За сайн байцгаана уу хүмүүстээ. За бүгдээрээ хамтдаа одоо үлгэрээ сонсноо. Өнөөдөр үлгэрийг дэлхийн шидэд үдшийн үлгэрүүд гэдэг. За ийм гоё гайхалтай magical ийм хавцтай номноос та нарт уншиж өгнө. Боловсрол төр хэвлэлийн газраас мөн бас хүүхд багчуудаа шинээр гаргасан ном байгаа. Оросын хөдөөн нутагт эмгэн өвгөн хоёр ач нохой мууртайгаа суудаг байлаа. Өвгөн нь ногоо тарих тунчиг дуртай аж. Нэг жил өвгөн манжин тарихаар шийджээ. Тэгээд манжингийн үр суулгаж өдөр бүр услан тордох болж гинэ. Удалгүй манжин тарьсан хөрснөөс бяцхан ахианууд цуйжээ. Тэгтэл нэг манжин бусдаасаа илүү хурдан ургаад байх юм гин. Навч нь өндөрсөөр өвгний толгойн чинээ хүртэл урагжээ. Энэ том манжин хураах болжээ. Гээд өвгөн тэр манжинхаа нэг татаад үзв. Өнөөх нь сугарсангүй. Хамаг хүчээрээ сайтар зулгаатал мөн л гарсангүй. Эхнэр надад туслаач гэж өвгөн ашгарлаа. Эмэгний гутлаа өмсөөд тариан талбайдаа хурч ирэв. Тэгээд өвгнийхөө бүслэгээр чанга тэврээд тэд манжингаа хамаг хүчээрээ татлаа. Бас л сугарсангүй. Эмэгэн энэ том манжин сугалахад туслаач хэмээн ач хүүгээ дуудлаа. Хүү ирээд мөн л эмээгийнхээ бүслэгээр твэрч гурвал хамаг хүчээрээ манжингаа татав. Бас л сугарсангүй. Ах нь дүүгээ энэ том манжин сугалахад туслаач хэмээн дуудав. Охин ахыхаа бүслэгээр твэрч дөрвөл хамаг хүчээрээ манжингаа татав. Бас л сугарсангүй. Охин энэ аврах манжин сугалахад туслаач хэмээн нохоохоо дуудав. Нохоо охины хойноос зуугаад тэд хамаг хүчээрээ манжингаа татав. Бас л сугарсангүй. Нохоо энэ аврах том манжин сугалахад туслаач хэмээн муураа дуудав. Муур нохоон сүүлнээс зуугаад тэд хамаг хүчээрээ манжингаа татав. Бас л сугарсангүй. Одоо бидэнд туслах хүн үлдсэнгүй гэж өвгөн гунигтай бодлоо. Гэтэл муур тэднийд амьдардаг хулганыг санав. Тэгээд муур хурдхан шиг хулганыг дуудлаа. Хулган ирээд муурын сүүднээс зууч тэд бүгд хамаг хүчээрээ өнөөх том манжин татаж гинэ. Тэд татсаар арай хийж авраг манжин сугалж гаргажээ. Хулган ирээгүй бол бид манжингаа сугалж чадахгүй нь байлаа гэд бүгд хулганд ихэд талархав. Ингээд өвгөн бүгдийг нь гэртээ урьж манжинтай шүл уухыг хүслээ. За энэ үлгэр ингээд дуусч байна. Энэ үлгэртэй холбоотой ингээд гоё бас тайлбар бичсэн байгаа юм байна. Тайлбарыг та нарт уншиж өгье. 1800-аад оны үед Орос улсад өргөн дэлгэрсэн уг үлгэр. За 1800-аад оны үлгэр юм биш хүүхдүүдээ. Хамгийн өчүүхэн ч сул доройнч баатар болох боломжтой гэсэн санааг түгээдэг. Вау. Сул дорой байсан ч баатар болох боломжтой гэж. За тэр нь энэ хулгана гэдэг амьтнаар гарч ирж байна тийм ээ. Хэдий жижигхэн биетэй боловч бас бусдаа туслая гэсэн сэтгэлтэй байсан. Сэтгэлийнхаа үүднээс тэр манжинг татаад тэгээд дараа нь энэ сайхан амтд шөлөөр шагнуулаад олон найз нөхдөд болоод бусдаа хүндлэгдээд. За тэр жоохон туслая гэсэн сэтгэлээс энэ бүхэн гарч ирсэн байх нь тийм ээ. Тэгэхээр хүүхдүүдээ бүгдээрээ энэ үлгэрээс юуг ойлгож авах вэ гэвэл бусдад туслах нь хамгийн зөв үйлдэл юм байна. Найздаа, ээждээ, аавдаа, ахтаа, эгчдээ хинт ч гэсэн чи тусалж байгаарай. За юу. За ингээд үлгэрээс авах юм их вэ, үлгэрээс сурах юм их вэ? Энд хүрээд манай үлгэр маань өндөрлж байна. Бүгдээрээ дараагийнхаа үлгэрээр хамтдаа уулзцгаая. Баяртай.